Үгээд нэг цүнх хагигаар ахуулж дэмүүл гэж бодож байна. 1 2 3 4 сая 310 хүндээ тийм байна залгаарай. За би болж байгаа айж байна. За би тэд явсаар агаад Диор дээр ирлээ. Таксинд бас замбрааг мөнгөрлөө. Клаб орох гэж байна. Гүн энийг нэг хөндөө дээр шоудахтаа өмсөж байсан аахгүй юу? Оо, энд чинь бүр гой штэ. Энэ удаа Солонгосын нэгэн казино руу орох гэж байна. Тийм ээ, засаач. Боодрах зас. Манай хоёр шилгүй аа. Одоо шилдээсэн бол яах вэ? Шилээ арчсан бааш тийм үү? Тийм шүү дээ, зүг харахгүй. За манайхан шопингийг явж байна. За хамгийн их шопингийг хагийн хийчихв да. Ийм хувцас шинэ курсыг аваад малгай оролт юм шүү. Наач ирсэн нэг сумаар 2 талаа юм шүү. Тийм байна. Ямар ч оролт хэрэг алахгүй. За тэгээ зөндөө их шопинг хийлээ. Хүндээд манайхан хүндээ тийм байна залгаарай. Одоо явж нэг юм идья. Үсэж чинь те. За ингээд шопинг өнөөдөртөө өндөрлөө. Яа гоё. Би бүр зарсны өрлөө драм шиг орхон тий. Будрах цаас нь л орж ин да. Йоо гараад ирсэн чи одоо болц гэж байгаа юм шиг цас мас чинь бүр яй гээд байгаа юм бэ? Ямар хамт яваа хүнээ орхиод хоёулаа болцоод байлтай нэш. Одоо ч тэгээ байн хамттай байсаар агаад гуруулаа болцдог болчихлоо дөө. Гой цас хараад оглоод явж идэл хүн бүр хаа сайгүй зураг дарж бичлэг хийгээ болтгогүй. Нэг л дутаад байгаа юм шиг санагдаад баах юм дүрсүүд авсан байна. Нэрээ байнга л болттой гипстэй явсаар байгаад бид гурав гипсээ аваад олон дунд орсон чинь нэг л юм орхичихсан юм шиг эвгүй санагдаад цаанаасаа болтгогүй. Сонноос гипсээ авснаас хойш хамрын баримжаа алдагдаад хайртайгаа хүнсгэд хамраа зөгчих гэдэг хийвгүй юм байлээ шүү. Өдгөө энтхийн охтуудын чиргийг яа айхтар хүүтэнд богино юу бүх шилэн дөркөө таавчтай явж байгаа шиг цасанд алхмаар санагдаад алхаж агаад нэг мах шаардаг газар болсон. За энэ бид хиддэгч мах шааралт юм тоогоо алдсан гэдэг шиг орой бүрл мах шаарч яддаг шүү. Тэгээд л жин бол овоо нэмж явах шиг байна уу. За яг уу ямар байн гидэд байх штэ тий. Хаа очиж энд бол амтгүй пэлцэн хоолны газар гэж байхгүй. Орсон газар бүрээсээ сэтгэл ханамжаа тултал авчгаад л гарч байна да. За шүний минь манайхаа одоо 12 цаг болж байна. Би тэд чи уг нь үдэд бол бүрэлдээ моорондоо ороод барыг заримдаа унтцсан байдаг цаг тэгсэн чи өнөөдөр үгүй байна. Клаб орох гэж байна. За би нэг сая дэлгүүрээс авсан юм нэг хувцас өмссөн. Бараг клаб зориул авсан маашаа. За тэгээд манай хоёр бэлэн болтгүй. Би ганцаархнаа бэлэн болчоод одоо догтлсон юм уу хайшин. Тэгээ энд бас 2-3 Монгол клабууд байдаг гэсэн. Тэгээ гарч үзэж байгаа тамирчсан хаашаа чамаг орондоо. Өнөөдөр тэг амар гоё цас урсан бүр үнэхээр гоё өдөр байна. Тэг гадаа цас урсан чинь бас хөрхөн дулаахан болчлоо. Зя тэгээ клаб орно. Бараг хагасаар имлэгэр ор гураа салаагүй бид гурвчин клаб орж өөр хүний царай чанга чимээ сонсон ямар гоё байсан гэж ядаж яхад хараагаа тэглээд анхны клаб оролт гэлтэй бид гурийн харц чинь хүн бүрлөө тогтож харсан шиг л байсан баха. Гэхдээ ганц ч алкогол хэрэглэхгүй шоудах эвгүй юм шиг гоё юм шиг хүндэгийн бүх клаб руу хар хүтэнд яста дурандаа л очролж орсон доо. Тэгээ өдөж байгаа юм шиг ортол баах өнгөө шоотоор дайлахгээ болдоггүй. Тэгээ манай хоёр залуу бол би байгааг бол бүр уух нэ уух нь. Сонноос монголчууд ордог мета гэдэг клаб нь 2000 оныхон ордог гэд 90-ад оны бид гурав нь орч чадаагүй. Энд хөөе бүр өглөөний 10 цаг хүртэл ажилладаг клаб байна тэхүү. За яаж 10 хүртэл гарахын тэгээ явчихвал энэ хамар нүд хоёр буцаад байранда очихно ш тэгээ бөө нийтэм уугаагүй 3-4 хүргээд левшээгээд тэхэлсэн. Тэгээд эндээсээ такси дуудах гэсэн юусоо олддоггүй. Тэгсэн хүн бүр хайрдаг оргил цаг нь тарч 1 цаг 30 минут такси дуудаж зогссон. Сүүлдээ дараа тоглоом бацдаг газар орж дулаацгавд аргаа бараад 20,000 гардаг газар гэрлөөгөө үнэтэй блэк дуудаад 100,000 төгрөгөөр харьсан байт юм аа. За бүгдээрээ хай влогта тавтаа байруул. За өнөөдөр хэдүүлээ маш гоё хийцтэй зугаатай хоолны солонгостойгоо юм чинь сөүлтэйгээ юм чинь тэгээ өчигдөр болохоор юу байсан? Клаб орсон. Өнөөдөр болохоор маш гоё нэг амарч гэх юм уу гоё ч гэх юм уу нэг газар руу явах гэж байна. За тэгээд хэд хоногийн турш гипстэй амартай байсан, хагалгааны гам барьсан гэл зөндөө олон зүйлс болоод гарч орж чадахгүй байсан. Тэгээ үлцэн эдэн хоногудаа маш гоё зугаатай өнгөрүүлэхээр шийдээд бүр ингээд ханцуур шамалцсан байна. За тэгээ би болохоор нэг амар газар нь хаашаа байвал өмнө нь Сингапурт ахта би хагийн 3-т дараад би ганцаархнаа Marina Bay казино орсон. Энэ удаа Солонгосын нэгэн казино руу орох гэж. Тэгээд казино орохдоо бас нэг гоё дүрэн баримтлсан ахгүй ямар дүрэн бэ гэвэл нэг казино руу орохдоо $100-тай л ор гэдэг дээ шүү дээ. Яг тэрэн шиг. Гэхдээ би $200-тай орсон. Тэгээд $1500-тай болж гарч ирж ийсэн. За энэ удаа би хардаа 1 2 3 4 200,000 вонтой ороод
хідэн бонтой гарч ирэхгүй 0 уу эсвэл сая гарна уу гэдэг тэрийг үзэх чинь. Тэгээд өнөөдөр бол казино явцгаан. Тэгээд казино дотор ч нэг хамгийн хэцүү нь бичлэг хийж болохгүй. За яг утас бол ингээд оролдож бариад ээж болдог байхгүй. Тэгэхээр би нууцаар чамаагүй бичлэг хийж болох байх гэж бодож байна. Камер бол болохгүй. Тэгэхээр хэдүүлээ очиод ямар тоглоом дээр тоглох. Би юу айгүй гой зураг бичлэг хийгээ явна. Тэгээ надад амжилт хүсээрэй. Яа гэрээсээ гараад явж байна. За эхлээд казино орохгүй. Эхлээд юудсан казино орохоос өмнө дэлгүүр орж байгаа өөртөө жоохон юм наачаа казино орохгүй бол шууд учир зүггүй казино орчвол өвөө мөнгө алдчихвал аймаа харамсах болохоор эхлээд жоохон өөртөндөө жоохон дэлгүүр орч юм наачаа казино орох гэсэн бодолтой байна. Гэтэ миний лимит тодорхойгоо болохоор яасан ч яг хамаг. Өнөөдөр яндорноо. За би бол жоохон айж байна. Би жоохон айцтай шүү. За энэ дэрснээс хойш бүр анх удаа метронд сууж байгаа бол яах вэ? Бүхэл бүтэн 10 гаруй хоногийн дараа. Тэгээд евро нь таксинд бас замбрааг мөнгө өрлөө. Тийм. Тэгээд метро сонгох хэд шалтгаан байна угаасаа. Яагаад гэвэл таксид бол маш олон цаг явах гээд метронд суучвал 20-30 минут явчихна. Тийм болохоор заавал метрог сонгох хэрэг гарсан. Өнөөдрөөс метроны амьдрал руу шилжиж байна. Би сая CEO-ороод метроны карт авцсан. 10k-аар цэнэглэсэн. Тэрнээс хойш одоо л метронд сууж штэ. Би бол дандаа метронд сууя гэж. Тэгээ манай хоёр баян болохоор дандаа таксид ийгээц. Тэгээ хүнээс хойш доор амьдрах уу гэд. Дага таксид бол явууллаа штэ. Шийтгэхлээр нэг 2 шот текила уусан. Гэтэ болохгүй байсан л та. Тэгээ хойноос нь баг 2 литр ус уусан штэ. Ёос. Тэгээд 2-3 цаг нойлоос салаагүй шүү дээ. Казино орно. Казино орч би бол угаасаа ширээн дээр суудаг. Texas тоглоно ер нь л. Тий. Өөр юм жоох итгэдэггүй. Хүмүүстэй тоглож. Би өнөөдөр нэг 500,000 воноор ороод нэг чадвал нэг 2 сая 500,000 болгочаал. Тэгэл гарандаа гэж. Йоо, инээж чадахгүй даа ёо. Хэдүүлээ нэг 20 минут явах юм байна. Өтөр Тэмүүлэн бол тэр газар очисон ямар байсан? Гоё шүү дээ. Тэр чинь бүр амар том бүр шопинг стрит үлээ. Тэгээ дандаа гой брэндүүд өгдөг. Тэр үзүүлэх юм шүү. Зааж өгөх юм шүү. Би бүр Dior-ийн бүр кафе орсон шүү дээ. Тэгээ яаж зүгээр кофег нөх уу гэдэг зүг авсан шүү дээ. Зүг бисээ манайха. Чи одоо яаж хүний юм зүгээр уух уу тий бас. Чи влог үзэж байгаа хүмүүст өөрийгөө жоох рекламда чааг амар олон дагцсан шүү дээ. Өчигдрөөс хойш бараг 200 дагцсан шүү дээ. 2000 гол нэг реклам хийчихэл бараг ирчихлээ. Мэдгүй би нэг 2000 зин гуулаа дагж ижил их гэж тооцоох хаа. Хамраа шалгаж ийн гинэ. Микийн энэ дааг мэдхгүй л хараад байгаа шүү. Дараагийн хамар шалгалт явагдаж байна. Гоё болсон байна. Back and I'm better than ever. I think I got a vendetta. Oh, now they call me, I seen them. All of those times getting severed. I told them all I get let up. They get not tired of me never. Give me a shot and I'll. За сонсоод ирсэн байна. Энд ерөөсөө өнөөдөр яаж зах бүтээсэн өдөр болохоор ерөөсөө амар буужгинж байна. За тэгэл бүхэл брендийн гой дэлгүүрүүд энэ аягүй хөрхэн аутлет байгаа дах шиг бах юм. Тийм ээ, тэгээ Nike аутлет байна. Adidas эдэр. За тэгэл. За өнөөдөр энд нөө Dior-ийн аягүй том кафе байгаа гэсэн. Тийшээ ороод яаж ганцхан кофе уух уу гэд нэг цүнх хаагийгаар ахуулж дэмүүл гэж бодож байна да. Хагийн инээгээд шүү манайха. Юу гэсэн үг вэ? За хаана ирчвэ? За яриадээс Gentle Monster-ийн бүр том дээр ирлээ. Эндээс нь харж байгаа л шил сонгоё гэж би тэр бүр ярилцсан байгаа юм. Ер нь бол 1 сарын турш юу шил зүүж болохгүй байхгүй юу? Тэрэндээ л жоохон гайхаад аммаар эдэг шил зүүж болохгүй гэдэг яамаар ч юмтэй. Гэхдээ авнаа. Tell me now, you're the one I've been dreaming about for my whole life. Had you on my mind? Oh, hear the sound of your voice in the crowd, calling my name. Yeah, you captivate. Oh, tell me now, you're the one I've been dreaming about for my whole life. Had you on. За манайхан Gentle Monster-т орж ирээ бараг цаг гарan боллоо. За тэгээ бид гурав цагийн дараа ерөнхийдөө бүгд сонголтоо хийлээ. За тэгээ шилээ гэртээ очиж байгаа гой харуулъя манайха. Гой сонголт хийсэн баха гэж бодож байна.
За ер нь газ гарахгүй бол дахиад нэгийг авчих гээд байна шүү. За 3 дахь хурдан гараад ирсэн. Энд болохоор ингээ гэр ахын декорууд тэгсэр энгийн нэг биш одоо юм хумстай аяга маяг гэдэг амар тийм зөвөн юм нар юм бэлитэй тавг байх жишээ нэ. Утлан халбах сирэний энийг харалтаа. Оо ямар кут юм бэ? Өөр юм бэ? За энэ лифт нь яаж онгоод юм бэ? Толгой их цаавч хөөе. Одоо хоёр талаа биш дээшээ онгоод юм уу? Тийм шиг энэ тэ дээш бидэд одоо эдний яг tea house гэх кофе шоп руу орох гэж байгаа байхгүй юу? За бидэд сонсуугаасаа хөдлөөд Каннам руу нөгөө нэг өмнө нь нэг дизель руу орсон байхгүй. Дизелийг яг бүр нөгөө нэг 8 цагт хаахт нь орсон. Тэгээ өнөөдөр гоё эрт ороод тухтай юм үзэх гээд би бас нэг гоё цүнх харсан байгаа. Тэгээ яасан чаа юу хааги тэгнэ Тэмүүлэнгээс чи энэ жилийн төрс өдрийн бэлгээ авч амжаагаа өстэй тэгээ бодсон юм уу? Тэмүүлэн чанга боджээ гэж хэлсэн гээд тийм юм ярьлаа. Тэгээд битгэд ямар ч байсан одоо Ганнамын тийш очиж шопинг хийгээд нөгөө нэг малгай авсан штэ. Тэр малгайгаа нөгөө нэг хоолнд орсон газараа үлдээсэн байхгүй юу? Тэгээд тэр малгайгаас очиж авна. Тэгээд Ганнам руу явж байгаа юм байна. Тэгээд тэндээ нэг өнөөдөр орой мах шарцгаан. За тэгэл өстой хоол идээд тэгээд сайхан шопинг очил казиногийн зүг рүү явцгаах нь дээ. За тэгээд яг энэ хавьдаа ирсэн чинь такси маш хямдхан болчлаа. Тэгээд бидэд метроноос дахиад метрогоо болоо таксинд суучлаа. За бидэд явсараа дизель дээр ирчлээ. За эндээс л нэг худалдаа авалт хийх нөө бодож байгаа гараад ирэх нөө. Яг хоо эсрэг талдаа Төрсөн өдрийн бэлгээ Тэмүүлэнгээс авчихгүй юу дөө. сая 300,000 вон-ы бэлэг авах гэдэг яваар юм бэ. За ийш орох уу? Энэ тас өгн копи байгаа юм шүү дээ. За хэдүүлээ сайхан шопинг хийж сайхан дахиад мах шарах уу. Битгэд кофегаа захиалчлаа. Манай хоёр айс американо, би латте матча авсан. Дээшээгээ ингээд цонх нь ил болохоор айгуу гоё юм шиг байна. Хаагисаа таксин тэгээд байгаа хгүй юу? Өөрсөндөө үнэтэй брендийн баах юм авчаа та нараа уух юмдаа мөнгө өрөхгүй. Ямар сайн ингээ одоо ингээ мөнгө үрсэн шүү. За cheers. За миний ард энэ гоё юм шүү. Гайгүй юм шүү. 6 сая 620 мянган оноос 40% хямдралтай гэрч. Худлаа. Ахгүй шүү. Хурцч болохгүй. Би гоё юм гэсэн нааш харал дээр. Энэ яаж н манайхаа? Наач хэд гэж байгаа лээ? Сая 200. Яг уг нь бол жижиг мөртлөө айгүй гоё чами юм аа. За энд юу авах гээд харъя да. Наач үнэн хэд гэж байгаа? Нэг өсрөл 300 мянга маа л гэж. Хөөрхөн дээ. За наа цамцч хэд гэж байна? 850 мянга вон гинэ. Тэгэхээр Монгол мөнгөөр нэг сая 700 мянга. Сая 700. Гэтэл чамд гоё зөгч чинь. Мөнгө нь хүртэл гоё юм. Тэгээ золоод бол нэг үсний өнгө, царайны өнгөт нь ер нь бол нэг саарлан л ерөнхийдөө бест юм да. Шууд ингэж гарлаа. Бүр хямдхан юм байна. This from art тийм бодолка авсан. Хараа. 560 гэж. Гоо нарийн хямдхан болчих шүү дээ. За 3 дахь тэдэг дээр ирэхэд 3 дахь хаацсан юмсан. Оо, энд чинь бүр гоё шүү дээ. 3 дахьт нь гараад ирч чаар та. Йоо, энэ өөрөө өнгө ихэр да. За энэ нь бол бас дайжгүй. За энэ нь бол бас аа. Энэ бас гоё юм тий. Гэтэ эдгээр дандаа ингэ жижигээрээ байдаг юм хат ингэ 3 янзаар. Энэ нь 500 мянга гэдэг лээ. Тус-тустай. Энэ нь сая. Оо. Одоо бүр эргэлцчихлээ. Ингэж нэг харлаа, саар юм байна. Ингэж нэг харлаа. Хаар юм. Энэ гоё юм аа. Ямар хэцүү юм бэ? Би синийг авах гэдэг. Яах вэ? Ямар хэцүү. Хүүд гоё. Бөө шунал болчлоо. Шууд авцсан байна. Энэ жоохон үнэтэй юм байна. Өмнө өмнө хүчснээс. Нэг сайдын зүйтэй юм. Тэгээ би баг энийг нэг сонгочтой юм. За
За Солонгос дээл хэдийнэ 7:30 болсон байна. Одоо тэгээд дэлгүүрүүд нь жоох явъя гэсэн чинь хаачлаа. Тэгээ өнөөдөртөө юм 2 юм авлаа. Маргааш нөгөөдөр тэрний цаад өдөр угаасаа дандаа гандамаар байх болохоор тэгтээ жоох явъя гэж бодлоо. Тэгээ би тэд нөгөө нэг түрүүн малгайгаа авах гэсэн штэ. Нөгөө газар маань өнөөдөр амардын байна. Жоох азгүй. Тэгээ тийшээ очиж хаалга мөрөгчөө. Тэгээд одоо гоё шинэ мах шардаг газар ирлээ. Тэгээ энэ мах шардаг газар айгуу гоё алдартай гэсэн. Хагийн өрн дандаа нэг алдартай газраар дагуулж ордог. Тэгээ ийш орж гин. Нэг мах шараад өдөр болгоо мах шарж ин тэ. Өдрөө болгон л мах шарж гин да. Тэгээ мах шаралтаас л өөдөхгүй шүү. Ер нь ганц өөдөхгүй байгаа мах шаралтай. За дэлгүүр хаах цагтаа арай хийж уралдаж нэг хэдэн юмыг амжиж авлаа. Тэгээ бүгдээрээ бас хамтдаа харцгаах уу. За эхнийх нь ийм ATSU гэдэг ийм малгай авсан байна. Яа дараачих нь ийм Gentle Monster-оос шил авсан байна. Энийг өстө бүр бодож өстө нэрээ тархиндаа бодож байгаад авсан миний худалдаа авалт байна. Дотор нь юу аваад. За энэ малгай болохоор яг сүүлийн үеийн коллекцүүд нь байх шиг байсан. Бараг хамгийн гоё загварлалгуудын л түүж авсан. За цараа. Энэ хараа. Ийм малгай нь хошоо жигтэй. За тэнгуүтээ үнэн нь 86,000 оноор авсан юм байна. За энэ ингээд би нөгөө нэг малгай өмсгөр ингээд надад ингээд сарвчин нэлээд доошилчул айгу таалагддаг хгүй тийм малгай олддгүй байсан. Тэгсэн чинь энэ ингээд яг ингээд нүдийг бүр ингээд гоё дардаг. Яг тийм ингээд өмсгөл нь надад бүр амар таалагдсан. Тэнгуүтээ стил нас амар гоё заяа. Ийм. Тэнгуүт энийг заяа бас нэг ингээд өмсөх боломжтой юм лээ. Бас нөө малгайг арагш нь харуулж өмсдөө шүү дээ. Тэнгуүт ийм хөрхэн чигтэй болчихно. Бүр яг ингээ 2 стилээр өмсөх боломжтой. За энэний нөгөөх малгай нь бүр арай загварлаг хаана өмснө гэж бодсоо. Одоо за нөгөө малгайг задлцгаа энэ бүр арай кулээ. Яг хартаа. За тэгээ брендийнхаа нэрийг ингээ урдаа бичсэн. За тэгэнгүүтээ энэ болохоор бүр орж ирэнгүүт бүр хамгийн түрүүнд нүдэнд туссан. Яг энэ брендийнхаа угаасаа бүр хамгийн од болж байгаа сүүлийн юм малгай юм билээ. Тэгээд бас хоёр талаараа өмсөж болдог. Ингэж нэг өмсөж болно, ингээд өмсөж болно. Тэгэнгүүтээ яг энэ брэнд дээр өөрөө юм одоо юм үс юм шиг юм гизэг айгүйх орж ирд юм лээ. Бүх малгаан дээр баг иймэрхүү юм үс шиг юм байсан. За энэ болохоор хараа 168,000 оноор авсан юм. Тэгээд энэ брэнд нь болохоор өөрөө шууд tax free-гээ хасаад тооцоогоо ичдэг нь айгу таалагдсан. Заавал онгоцны буудлаас tax free-гээ авахгүй. За энийг ингээд ихлэ өмсч харъя хараа. Яг ингээд гэхдээ энэ малгааны уртлаасаа гэхээс илүү хамгийн ингээд загварлаг хэсэг нь яг хажуудлаасаа юм байна. Одоо тийм байгаа яг ингээд хажуудлаасаар бол бүр үнэхээр гоё. За тэгээ уртлаасаа ч гэсэн харуул гоё л. Ерөнхий одоо тийм нөө playtime юм нөө нэг гадуур тийм нөө нэг шоу байдаг шүү дээ. Тийм үедээ бүсвэртэй. Уг нь энийг нөгөө нэг хөндөө дээр шоудахтаа өмсөжчихсэн аахгүй юу? Тэгсэн боловч энэ тэнд орхиод өмсөж амжаагүй. За энэ болохоор яг ингээ урдаасаа ингэж харагдчихэв. Яг бүр юм хараа үстэй юм шиг. Хар үстэй бол бүр хар усан дээрээ бүр зэвүүн орж иж байгаа сте. Гэтэ саарл усан дээр ч гэсэн гоё байсан. За ингээд хараа бүр яг юм урт үстэй юм шиг. Үсээ задгаад тавьчвал бас бүр зэвүүн. Ингээ хоёр талаасаа юм харагдана. Урталтаа бас ингээд нэрээ ингээд нөгөө уцаар хэрцэн. Хойноо болохоор ийм гоё яг ийм шигтгэцэн. За малгайны хувьд ийм хоёр малгай авсан байна. За дараачийн шилээ задлцгаа хэдүүлээ Gentle Monster. За 2 шил авсан. Нэг нэ. Энэ хараа савлгааны юм одоо яг энэ сарын коллекцийн юм саарл болсон юм. Өмнө нь бас арай өөр савлгаатай байдаг гэсэн юм байна. За тэгээд доторх нь ийм гоё шилээ савн хараа. Толон гоёгааз. За энэ хинийх байна хараат. Гэхдээ хамгийн харамсалтай нөө хамрын хаалгаа хийлгэсэн байгаа болохоор одоо 1 сар дотроо шил зүүж болохгүй байгаа. Энэ миний шилээ. Би болохоор харж байгаа авсан. Миний tax free бас хасаад өгчт юм билээ. Тэр нь бас айгуу таалагдсан. Яа, вау. Тэгэд бас нэг таалагдсан юм гэвэл шууд тэндээ ингээ халааж агаад яг нөө өөрийнх нь нүүрэнд тааруулаад өгчт юм билээ. Цоо шинээр ингээ авангууд эн чинь нөө нэг байрах эсвэл томдох тохиолдлууд байдаг штэ. Тэнгүүд шууд тааруулаад өгчт. Йоо, энэ ихтэй гоё яагаад. За тэгээ энэ шилний харагдсан юм нүд ерөнхийдөө баг харагддаг шахуу. Тэгэхээр надад айгуу таалагдсан. Одоо нөгөө дандаа хар шил зүсээр байгаа уйдчихсан байлаа. Тэгээ хоёр талаасаа бас айгуу гоё. За одоо энэ шил болохоор хаагийн шил байгаа. Тэгээд цаа чинь ороод шил сонгох гэсэн чи ерөөсө таалагдах шил олдохгүй байна гэ ториол яваадсахгүй. Тэгээ энэ шилийг би хаагийг сонгож өгсөн. Гэхдээ энэ шил бүр заяа яг
Хаагид л зориулагдсан юм шиг амар гоё шиг лээсэн. Яа энийг задлуул. Мөн ийм гоё толон савтай. Энэ бүр ингээ хараа амар хатуу юм билээ. Хэр барагтаа ингээ дарагдахгүй гэсэн үг айгу амар. За тийм мэдээж бас нэг Gentle Monster-ийн карттай. Эднэр ч одоо нэг жил дотроо юм уу 4 сар дотроо өнгөө янзлах тэр одоо нэг үйлчлэгэнд багтсан байт юм лээ сэрвсүүд нь. За хаагийн болохоор шилээ жоохон засар хэлгсэн, жоохон бариад байсан. Тэгээ дахиад тааруулсан чинь жоохон томдоод байсан. Тэгээ жоохон жижигсгээд яг нэг юм 2 удаагийн засарыг бол хэлгсэн. За одоо энэний яг энэ зүүдэг хэсэг нь бүр үнэхээр зэвэн байгаас неон өнгөтэй тэгэнгүүтээ ингээд гоё гурвалжилсан оруулахтай. Тэгээ бас яг минийх шиг юм одтой хартаа. Эзэн нь зүүж үзэгтэй би зөвхөн ч бас хайшаа. За энэ бол бүр үнэхээр яг хаагийн Яг л миний сонирхдаг шил тийм хаагийн яг ийм шил зүүдэг бүр энэ зүгийн юм шиг. Золоо ер нь юм сонгохтой айгүй мундаг. За баярлалаа. Чамд энэ зохино гээл өгч нэрээ зохидог тий. Яа, энэ ихтэй амар зэвэн баас тий. Яг хаагаад нэг иймэрхүү байдаг. Гэхдээ энэс арай өөр загвартай тий арай. Тэрний нэг уртл ингээд зөндөө зурагдсан. Гэтэ миний ус ургацсан байгаа болохоор яг нэг гой ногоо энэ одоо энэ нураа нь харагдах. дарч чадах яах вэ? Зүгээрээ. Үсээ ингэж хоёр тишээ ингэж гоё. Тэгээ яг ийм шил хаагаад амар зүгт. Тасархаа харагдчихэв нөө. За тэгээ баярлаа. Гоё шил сонгож өгсөнд. За тэгээ угаасаа юу Gentle Monster-аар хэсгэд өөрөө амар тухтай юм билэ тий. Тийм болохоор тэндээс ингээд яалтчгүй ингээд шил амаар л санагдаад идэм билээ. Ер нь бол баг авахгүйгээр бол нэг хайран. За миний дараачийн худалдаа авалт бол Diesel-эн. За эндээс болохоор бүр яг энэ дэлгүүрлөө Gangnam-ийн Diesel нэм тусдаа за 3 давхар үлээ 4 давхар барилга байсан. 2 удаа очсон. Эхний очилтоороо харчаад хоёр дахь очилтан дээр айгу нөө надад бас яг аав гэсэн юм уу яас айгу хөрхэн хямдрал өгийгээд тэгээ бүр амар хөрхэн энэ цүнхийг бүр яг хүсэж авсан. Хараа улаан өнгө ийм гоё лөө. За ийм гоё цүнх авсан байна. Тэгээ энэ цүнхийг чинь би эхний очилтоороо бас харсан байсаахгүй яг миний нүдэнд туссан л инээсэн. Тэгвэл энэ өөрөөсөө бас ийм төмөр оосортой ингээд доогоороо та ер нь бол влогноос үзэх бах. Тэгэнгүүтээ бас урт оосортой. Урт оосроор үрж олно, богиноор үрж олно. Тэгээд энэ болохоор юу юм бэл яг Солонгостой хоёрхан үлдсэн байсан зарагдах боломжтой хоёрхан ширхэг. Нэг нь болохоор Ханнамд, нэг нь болохоор яг миний байгаа газар. Тэгээд тэд нар нөгөө ингээ үзүүлэнгийнхээгаа бол зардггүй юм бэлээ. Тэгээ үзүүлэнгээс нас юу харсан гэхээр цүнхнийхаа доотлыг их сайн гамнамаар юм бэлээ. Энэ өөрөө юм нөгөө толин юм шиг болохоор доотл ингээ жоохон зурагт тачих гад юм бэлээ. Тэгээд бас айгуусаа нэг юм гэдэг учиртай гэж байгаа шүү дээ. Энэ юм толин мооз, энэ юм толин мооз юм толин юм жоохон тренд болох гэдэг нөө миний хувьд. За тийм ийм гоё цүнх авсан байна энийг. Нимко утсан дээр үрч харуул айгуу гоё юм л энэ хараа. Тэгээ урт осроороо ч гэсэн бүр зэв. За тэгээ энэ бол сая 310,000 вон гэж хэлсэн. Сая 310,000 воноос надад саяас дээш худалдаа авалт хийж байгаа болохоор 10% хөнгөлөлт өгье гэсэн. Тэгэхээр сая 130,000 воноор хямдруулсан. Тэгэнгүүтээ Diesel болохоор юу гэдэм лээ? Tax free-гээ заавал онгоцны буудлаас авд юм лээ. Diesel брэндийн ийм хөрхэн гар зүгтэй болсон байна. За би тэд явсаар агаад Dior дээр ирлээ. Сонсогийн 4-р гарцаар гараад жоохон алхаж байгаа түрээд ирлээ. Тэгээ энд ер нь бол нөгөө нэг энгийн биш айгу итгэ загварын зөндөө олон гой сонголттой байна гэсэн. Тэгэхээр нийшээ ирсэн байгаа. Тэгээд сонсогийн энэ хавраас зөндөө олон дэлгүүрүүд юм байна. Би бас нэг айгу гой Make-up-ийн бүх бүтээгдэхүүн авах хэрэгтэй байгаа байхгүй. Би нэг Малайзад явж байгаад яг Dior-ийн кафе орох юмсан гэд амжааг байхгүй хүүхдүүдтэй явжсэн болохоор тэгээд ингэж л нэг орох ёстой байсан юм байна. За орохоос өмнө зураг даралчих уу? За ишигш гарч ирээд юм аавна гинэ. Юм аваад гарч ирээд тортоогоо даруул гинэ. За сонсогийн Dior-т бол бүр юу ч байсангүй. Эмэгтэй зүх байна уу гэхээс эрэгтэй зүх бол бараг байдгүй юм байна. Нэг хоёрхан загварээс нь тэндээс нь сонголт хийж чадсангүй. Тэгээд хаагийн жоохон сэтгэл гундуур гарч ирсэн. Тэгээд ер нь бол тэр гаднаасаа л айгүй юм хэлбэр одоо юм нөө гэрэлтэй зураг мөргө авахлахад гоё, дотроо кофе уухад гоё, тийм газар юм байна гэж ер нь би дүгнэлээ. За тэгээд гарч ирээд цараа хаагийн цог авсан Coach брендийн. За тэгээ энэ хараа өнгөн айгу хөөрхөн байгаад яг юм хар саарл. Тэгээ энэ 3 оруулганаас айгу гоё. Тэгвэл хэлбэр нь ингээд нэг том биш. Тэгээ ингээ 2 төрлийн хэлбэртэй. Ийм нэг. За тэгэнгүүтээ дахиад ийм өөрөөсөө ийм жижиг ийм төрөвчг ийм дахиад нэмэлт цүнхтэй. Энийг надад AirPod мод хийгээд эсвэл coin эдэр хийгээ хадгалчихад айгу хөөрхөн санагдлаа. Тэгээ цаа чи өөрөө одоо нөө юу яадаг хгүй камер мик гэл нөө хитрхи жижигэн цүнх байхаар юм багтдаггүй. Тэгвэл энэ айгу гоё юм дундаж байла. Арталтай юм хараа нэмэлт юм бас цахилгаантай юмас давхар хийж болохоор юм бэлээ.
За Тэмүүлэнгийн авсан зүйлсийг энд ингээ бүгдийг тавьчлаа бас задлж үзэх гээд. Ер нь бид нэр өмсөж авсан болоо. Өмсөж ер нь үтсэн юм уу? Unboxing хийгээд үзүүлээ. Тий. За юу вэ? Алнаас эхлэмээр. Үс хоёр лук л ер нь бол бүрдүүлээд баг харуулч тий. За. Заад тий. За эхнийхэн зөв дизель аваа зөө. Одоо Монголч ч ус одоо гой сэрүү орж байгаа шүү дээ. Тэгж дод би яг гой гадуураа өмсөе гээд юм жакет авсан. Дизелих ганцхан байсан. Тэгээд яг limited edition юм байл. Сая нэг зүйлээ 200 Тий, сая тэрнээс бас 10% хямдруулж гисэн. Ер нь саяас дээш худалдаа болтонд яг 10% хямдруулж За өгсөн. тэгээд би энэ дээр бол Latishue-гийн яг юм малгай авсан. Ер нь бол яг би юм кошанкон малганд айгу дуртай. Тэгтэрээс өмсдгөө байхгүй юм ч юу гэн өмсгөө. За тэгээд мэдээж Gentle Monster-ийн шил бол би бүр Gentle Monster-ийн яг үндэ 2 шил авсан. Тэгээд за Gentle Monster-ийн шил. Энэ бол Хараа амар. тийлцэн. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү лук ер нь бол бүрдүүлэхээр би За, бодлоо. энэ шил нь За. 340 мянган он гэсэн тий. Тэгээ энэ 340 л. Нөгөөх нь илүү үнэтэйсэн. За нөгөө шил нь бүр лаан. Тэгээ над хамгийн таалагдж байгаа миний малгай шил хоёр байгаа. Тий. Жакет ч хамгийн үнэтэй шүү дээ. Шил жакет байлтай. Тийм л тий. Жакет бас гоё таалагдж. Тэмүүлэнгийн одоо энэ хоёр дахь авсан шилнийхэн сав нь арай өөр юм байна. Ийм зөөлөвчтэй цагаан. За дараагийн лук юмсгүй. За North Face White Label Collection гарсан байсан. Тэгээ би тэндээс нь болохоор юм өөр юм саарл бейж өнгөнд аяг дуртай. Тэгээд бас яг Монголд болон бусад одоо яг сэрүүн орнуудад бас өсөл илүү гоё гэж бодоод ийм бас. Энэ дээрээ тэгээ шилээ зохицуулсан юм уу? Ер нь иймэрхүү шилүүд аяг дуртай. Гэхдээ миний нөгөө хамрны нуруу аяг намхан болохоор Зөгтгөө байсан юм өмнө нь. тий нэг Ингээд хацар дээрээ тогтоод байдаг гэсэн баг тий тий. хацар дээр тогтоо тий аяг тухгүй байдаг гэсэн. Сая хамраа өндөрлөлцөн Тэмүүлэн битэрч яг 4.5 мм өндөрлсөн. За энэ шил үрлээж байгаа сте. Энэ бүр жинхэнэ Gentle Monster-ын баг хамгийн сүүлийн загвар байсан. 400 хамгийн үнэтэй шилнээсэн. 420 лөө 430 лөө. Би 480 санаад Тий. байна. Тэндээсээ бас tax free-г авсан. За энэ яг тэр чигтээ саарлаа. За тэгээд би тэдний авсан юм уу? Ер нь бол уг нь яг эднэрийг ер нь бол сорчилсан. Энээс өөр зөндөө юм авсан л да жижиг бодлого. Одоо шинэ өчтөр би жишээ нь энэ өмд цамцыг авсан. Энийдийг одоо заавал нэг сүртэй задлаад явах үгээ задлсангүй өчтөр Costco гэсэн баах юм авсан. Яг энэ малгайн дээр бас Бас байж болох юм тий. Хар өнгө ер нь юун дээр ч зогцчихдаг л доо. Ялтчихгүй. ер нь л айгаа чамын юмнууд л авъя гэж утсан л та. Гэхгүй байх Чи гэж ерөөсөө бодоо. өмд аваагүй юм шүү. Өмд авсан тийм. Нэг хоёр өмд аваадсан тий. тий. Одоо өмсч үзсэн. Тэрнийхээ үнийг хэлвэл хүмүүс иччих бах та. Яах вэ? Хямдрлаараа Сайдэн зөө гэжснэ. Гинт маа гэд нэг үн хэлээд. тэр өөр арай хямдхан өнөр хоёр өмд авсан мөр тэгсээр нас хөөргө өмдтэй. Энэ миний бас үнийг хэлвэл ичнэ. За тэгээд хар мянган хүнэн дундаас би хармагс таньдаг гэдэг шиг Тэмүүлэн бараг хаанаас ч харсан танихаар болсон. Та ч гэсэн Монголд ингэ явж байл. Тэмүүлэн байжтэй гэдэг таних нь байна гэд. За тэгээд бит хоёр амар их юм авсан юм байна. Одоо ингэ яг ботсон чи сая задлсан юмнуудаа. Тэгээ хагийн одоо нэг Dior орж нэг гар цог харна гэсэн. Гэхдээ нэлээд бас одоо нэг өндөр үнэтэй юм байлаа. Миний ямар ч нэг цүнх авахар болсон. Тэгээд тэд нэг лото таврыг харсан чи юу ч байгаагүй шүү дээ. Ер нь бол. Тийм. Тэнд нэг их юм бол байгаагүй. Тэндээс л одоо нэг хаа яхах юм цүнх болж юм даа. Тэмүүлэн одоо баг би авч өгч. Юм авчаад ханахгүй байх шүү те. Одоо Тэмүүлэн гэсэн дахиад нэг гутал өмсөж үзэн тэр дэлгүүрлөө дахиж орно гэдэг нэг хоёр дэлгүүрийн локейшн байгаа бид дэд. Хүсээд байсан казино дээр ирлээ. Микний цэнэг дууссан жоохон яриа жоохон цаа сонсогдож магадгүй. Тэгээ волкер хийлгээд энэ хамбурны дагуу буудалтай гоё эрсдэнтэй гоё газар нөө 5 удаатай буудлын юм бэ нэг суртан байдгаа л гэсэн. За манайх казино одоо ирсэн орцгой. Walker Hill Paradise Casino. Хүсээрээ арцгүйжээ бол уугуулаарай. За бид хэд ерөнхийдөө тусдаа Тэмүүлэн болохоор Fokker ширээн дээр бит хоёр болохоор слот автомат машин дээр сууя гэсэн бодолтой байна. За тэгээ Тэмүүлэн нэг ширээн дээр нэг 500 мянган вон хавцаа сууя гэсэн бодолтой нөө. Бит хоёр болохоор хүний 200 мянган вонтой үзье гэсэн бодолтой орж энэ да манайхаа. За тэгээд дүр дүнгийн гарч ирэл. Тий, тэгээд Үйлцэн гарч ирэх нөө, инээсээ гарч ирэх нөө.
Тэгээд ороод нөгөө камераараа бичлэг хийх нөгөө хориотой болохоор утасныхан камераар бичлэгээ хийхийг бодъё. Бүр болохгүй бол зургийн дараа ч хамаагүй тэгээд. Энэ хүрээд влог дууслаа. За амжилт.